Хай, сүүлд Will Dietrich хоёр маань дайнд яваад дууссан да. Одоо үйл явдалтай эргээд орцгоё. Зөндөө хүн дэмжиж байгаа шүү, хүлээж байгаа шүү гэд бичсэн байсан. Бүгдд нь баярлаа. Би хурдхан бичлэг хиймээрсэн ч гэсэн ажилдаа яваад араас нь төгсгөөд буян болоод тэгээ бүр давхар ханиад түрээд ирвэхээр явж ээжл ирлээ. Одоо ч гэсэн хоолой жоохон сөөнг байна. Гэхдээ зөндөө хүн хүлээж ийна, бүр тийсээ одоо хүлээж ийна, арай л удаад байна гэсэн байсан учраас сөнгө хоолойтойгоо чамаагүй хоолоогоо бичээд сууж ийна. Тэгээ та хэд маань ойлгоно гэж найдаа. Тэд дайнд яваад 3 жил өнгөрчээ. Ямар ч тач манай хоёр дайнаас эргэн ирэх болж. 2-7 хоногийн дотор ирнэ хэмээн захиа илгээж. Энэ хооронд манай нутаг өнөөх хүлрээ зараад нилээн хөрхөн баян чулуутгаж. За тэгээд хүлэр байсныг нь яаж мэдсэн гэд өнөөх цэрэг өгсөн газраас нийлж ирэхэд өнгөрсөн амьдралаасаа мэддэг байсан юм аа. Тэгээд дахин төрчихсөн гэлтэй биш. Эзэн хааны ордны судраас уншсан л гэд хусаа таяв. Гэтэ яг оргуу худалч биш. Хааны ордонд байсан анхны хатан хаан Амарилис гэдэг хүний бичсэн номонд үнэхээр энэ хүлрийн талаар байдаг юм байна. Тэр номон дээр нь бүр ид шийд луунууд хүртэл гардаг. За тэр жаах мөнгөтэй болсон манай нутгийнхан өвлийг өнтөөд авч 2 жил хүн хүлдэж өгсөнгүй. Хөрш ядуу нутгуудаас нь хүн дөрвж ирхэн чихэж ажиллах хүч харуулын оронтойч эргээд дөрч. Дажгүй мөнгөтэй болмогцоо Рейн Сарад бэлэг болгон цуцаахан хүрэн өгчээ. Сара анхандаа халгаахгүй байсан ч гэсэн одоо бол сэтгэлэн зөөлрөө тэр хоёр айгүй дотнолж. Энтхийн иргэдч Рейнтэй ихэд илгэмсэг болжээ. Дайн л дуусч өгөхгүй сунжирснаас бусдаар Рейний төлөвлөсөн бодсон зүйлс бүгд сайхан явж байлаа. Уг нь зэрлэг хүмүүстэй хийх дайн ганц үйлрэлэл үргэлжилдэгч энэ удаад 3 жил болоод хачи их удаа шарсан байв. Шалтгаан нь Will ажээ. Will зэрлэгүүдийн захирагчийн хүүг хөнөөгөөд өөр зэрлэг омгийнхны уурыг хүргэж дайнд давслагдаад сунжирчгаж. Хойч хүрээгүй балчир Will дайнд зэрлэгүүдийг хомруулж галзуу нохой хэмээх хочоо хүрсэн байна. Бүр улсын том генерал Willд сайн цалин өгнө өөртөө зүтг гэтэл Will Рейнд үнэнч байна хэмээн татгалзжээ. Will ч өдөр шөнөгүй тулалдаж яваа болохоор Dietrich Рейн руу шин содон мэдээлэл хүргэх юм. Will-ийг бусад зэргүүдтэй ам хийлээ олдоггүй, үгэнд ордгоо, хүн цавчгаас үрий чийдгүү л гин. Dietrich-ийн ах нь хүүхэдтэй болчихсон. Дайнаа дуусгаж очоод чөлөө аваад ах руугаа явна шүү ч гэж бичиж. Тэр цагтлын тогтоо дотор нь Will хөрхөн даавны өөдөс дээр би илдээ харах бүртээ таныг боддог гिचгчээ. Бацаан ч бас армаач га. Хоёулангийн санаж байна хэмээн бодохтой зэрэгцээ тэр шүн шинэ мэдээ ирлээ. Тэдний нэг нь дайнд хөхөж. Dietrich дайнд золгүйгээр амиа алдсан мэдээ ирлээ. Зэрлэгүүд тэднийг мангартуулан бүх талаас нь дайрч Dietrich харуулын байрнаасаа цогтож чадаагүй гин. Will Dietrich руу явж байсан ч замд нь овгийн ахлагч таарч ахлагчийг зохицуулж явах хооронд бүх зүйл оройтсан байв. Дайнч дуусаж Dietrich ч өөд болжээ. Өнөөдөр захиаг нь уншиж байхад Dietrich аль хэдийн асуураад 7 онсон байж. Рейнч найз минь өвчгээд байхад захиаг нь уншаад инээж байсан байна хэмээн гимшин чангаар ойртуу 50 ориллоо. Өөрт нь хамгийн чухал хамгийн дотн байсан 2 хүн болох аав Dietrich хоёрын ийхүү хоёул хүүтэн цогц болцоожээ. Хүний амийг мөнгөөр үнэлэн тэднийг дайнд явуулсандаа Рейн үхтлээ харуулсан. Гэтэ юу ч болсон амьдрал үргэлжилдгээр үргэлжлэн шүү дээ. Цэргүүд буцан ирлээ. Баярлаж хөөрөн гэрийнхэнтэйгээ иргэн нэгдэх цэргүүдийн дунд нэгэн авс ч мөн хүргэгдэж яв. Дайны талбарт 3 жил байсан Will яа харахгүй ир хүн болжээ. Хүйтэн хөндий царай, айхтар бахин бий, дайны баатар галзуу нохой. Рейнийг харан баярлсан Will түн рүү гар сунгахад Рейн Dietrich-ийн авс руу төрүүлэнгүй. Биеийн ч олдоогүй болохоор хоосоо авс ирж. Оршуулах зүйл ч үгүй. Рейн ихэд гунигдсан ч хүчтэй байхайг өөртөө сануулад дайнаас ирсэн цэргүүдийг магтан дуулж, шан харамж өхөө амлаад оройн зоогон дөрөв. Бүх хүн жаргалтайгаар ухаална. Мэдээж 2 хүнээс босдно. Dietrich-ийн ах дүүгийн хоосон авсыг хүлээн авалгүй Рейний нутагт оршуулж, дүүн зөрүүдлэн байж ийшээ ирээд нэг эмэгтэйн төлөө дайнд яваад, эргээд хоосон авс болоод ирэх ямар лолиг байх вэ дээ. Оршуулга, дайны дараах ажлууд гээд Рейн толгоон өндөх завгүй хит хонжээ. Will ирсэн өдрөөсөө хойш Рейнд үзэгдсэнгүй. Рейнч дайнд тулалдаад ирсэн Willд тэгж хүйтэн хандах хэрэггүй байсан юм хэмээн өөрийгөө зэмлээстэй. Хин нэгэн хаалга тогшихт нь Сара гэж бодоод хувцсыг солиод өгөөч гэтэл Will ороод ирхэн тэрээ. 3 жилийн өмнө бяцхан жаал байсан тэр хүү одоо араатай амтэн шиг нэгэн болж. Рейн босготой хальтраад бас сүртэй хич нь Will-ийн ингэрлүү унчихнаа. Хизээдээ ийм том болцгоо вэ хэмээн гайхаад л. Will Dietrich-ийн хоосон авсны өмнө 3 хоног суужээ. Анх удаа л чухал нэгний алдаж үзэж байгаа Will ийм хүчтэй байхад Рейн өөрийгөө хүчтэй байхыг сануулад Will түүтэн анцсандаа уушлалт төсөв. Харин Will уушлалтыг нь хүлээн аваад зүгээр л намайг ирсэнд баяртай байна хэмээн хэлээд өгөөч гин. Рейн ч 9 минут эргээд ирсэнд чинь баярлаа хэмээж тэр дотн дулаанаар тэрвэлтцгээлээ. Орж ирэхэд нь араатан гэж бодож байсан Рейн Will-ийг дотроо жаахан амтан хിവэрэ болохыг мэдэв. За маргааш нь бас нэг чухал дүүр танилцуулагданаа. Фернах Клинш.
Өнөөх Виллийг өөртөө авах гэсэн генералын хүү. Тэр нь генералын нутаг дэвсгэрт нь зэрлэгүүдтэй хийх дайн нь болсон байхгүй юу? За тэгээд энэ залуу Виллийг 100 мянгаар авъя гэж байна. Тэр нь нутгийнханд бүх иргэд 10 жил сайхан амьдрахад хангалттай гэхээр нилээн их мөнгө ололтой. Рейн ч өмнө нь гүнж байсан нэг нь шүтээ гэдгийг сануулад таахалцлаа. Дайчин хүн эзнээс олох хоёр арга байдаг нь нэг нь мөнгөөр эзнээс нь худалдаж авах. Хоёрт нь дайчин нь өөрөө шинэ эзэнд тангараг өргөн тэр хүнийг холох. Мэдээж хоёр дахь нь бүтээг учраас мөнгөөр авах гэж үзэж байгаа юм. Вилл Рейнд хичнээн үнэмшүүлээ дээ. Ийм хүндтэй дайчныг тиймхэн мөнгөөр авах юм уу хэмээн айлгахт нь өнөөх Фернах 5 дахин илүү ихийг өгье гэвэ. Тэгснээ бүр дүүгээ Виллд ихнэр болгож өгье гэж байна хөөе. Гэсэн ч Вилл тас зурж Рейнхартаас өөр хинт сонирхлыг минь татахгүй гэсээр Фернахыг буцаав. Өнөөх Фернах нь бөөн уур буцаж манай хоёр хоорондоо ярилцсан. Фернах дайжгүй царайлаг хөнгөмсөг аштай болохоор дайны талбарт их од байсан юм гинэ. Тэгээд Рейн Виллийг бүр од байсан бах таа гэсэн чинь нөгөөх нь ичээд чавс үгүй л гээд яг өндөө од байсан бохгүй юу. Вилл тэгээд та намайг амьд эргэж ирээсэй гэсэн учраас л би тулалцаар байсан юм шүү гэснээ өөрийг нь шагнаарай гэвэ. Гэхдээ ямар шагнал охоо одоохондоо хэлэхгүй юм гин. За Фернах буцах замдаа туслахтайгаа цугныг ойн цорхоод буудлаж тэнтэй хонохоор бэлдэж эхлэв. Уг нь зэрлэгүүдтэй тулдах нэрийдлэр цэрэг цуглуулчгаад дайн гэж худлаа сүржгэн жагаад зэрлэгүүдтэй бараг хоол хүнс өгөөд л явуулчихдаг байсан юм байна л да. Дайн бараг болдоггүй байсан гэсэн үг. Тэгсэн Вилл номгийн ахлагчийг нь хүүг алаад бөөн асуудал дагуулж. Тэгэд Вилл яагаад алсан бэ гэсэн чинь тэр хүн Виллийн илтэнд хүрээд за тэгээ мань хүн уурандаа алчгаж. Фернах тэгээд яаж аавынхаа хэлснээр Виллийг өөрсөдөө авах вэ гэж чаналж байтал холоос морьтой хүн ирж явлаа. Тэр нь мэдээж Вилл. Дайны үеэр цэргүүд ханхүү шин их нэртэй болсон талаар цуурцгааж байв. Мангар хөөрхөн хүүхэнтэй гэрэлсэн гээл. Өнөөх нь нөгөө ханхүүгийн нууц амраг байсан Тульсиня. Тэгснээ бүр амар заваа манай Рейнийг одоо онгон биш болохоор хинтэй ч хамаагүй унтаж хөвтдөг энтергээд балер шоолоод тэгснээ ганц үцэж химсэн энтергээд хаа газарлын заваа юмнууд байх юм да. За мэдээж Вилл ард нь энэ бүхнийг сонсч байсан юм хойно мань гарууд хийсэн хэргийнхээ гайг газар дээр үүрлэх байх үү. Нэгнийх нь хоолойд Вилл шууд л илт зогоотглоо. Тэгээд тэр хідэн гаруудыг Вилл юу ч үгүй хүүс тэмтэрсэн билээ. Дитрих зогсоогоогүй бол бүрч дор зүйл болох байсан биз. Тэр үеийг бодонгоо Фернахын туслах дайны талбарт амьдрал үзээд ядар ааштай болдог хүмүүс байдагч Вилл бол төрөлхийн л тэм зэрлэг амтан хэмээн бодно. Энэ хооронд Фернах Вилл хоёр ярилцсан зогслоо. Фернахын царай нэг л базаахгүй болсноо туслахаа дагуулan шууд дахиад одов. Нөгөө өглөө Рейн сэрээд зуршлаараа Дитрихийн нэрийг дуудснаа одоо амьдч байхгүйг санаад гуниглана. Тэгээд ханхууг л алчихсан бол болох байсан. Өнгөрсөн рүү ахиад буцаж чаддаг бол хэмээн өөртөөгөө ярьж байхад нь ард нь байсан Вилл буцахаа юу яриад байгаа юм энтер гэвэ. Тэгснээ Вилл Рейний гарыг үнсэж мэдчихлээд хачин юм асуусан нь Рейн та газар нутаг эзэмших дуртай юу байв? Тэгээд дургүй хэм байх үлээ гэхэд нь мушилзаж ирээд би тэгвэл газар нутаг олж өгье гэх нь тэрээ. Рейн ч юу яриад байгааг нь ойлгохгүй инээгээд өнгөрөхөд шуурхай мэдээ ирхэн тэр. Тэдний цайзын гадна хэдэн зуун цэрэг ирсэн байв. За гэтэл яг үүний ард юу болсон нь гарна. Тэр шүнд Вилл Фернах дээр очиж уулзахдаа дайны төлөө цуглуулсан тэр олон цэргээ түр зээлчих гэсэн байжээ. Гэр бүл нь амар олон цэрэгтэй байхаар хааныхаа эсрэг босож мэднэгээд хаан сэжиглээд доош нь дарах гэж оролдоно. Харин түүний оронд Рейний нутагтай нэгдээд тусгааруулс болын энтергээ тархийг нь хуваасан байна. За тэгээд Фернах бодож байгаад нээрэл Рейнхард энэ бүх газруудыг эзлээд тэгээд манай гэр бүлийг холбоотно гэж бодож ивэл ашигтай юм байна гэж шийднэ. Тэгэд Вилл нэгэн нууцыг задлсан нь Фернахыг шууд зөвшөөрөхөд хүргэжээ. Мэдээж ямар нууц гэдэг нь дараа нь гарнаа заяа. Одоо цагт Рейн бүр Виллээс айж орхиж Вилл тэгснээ миний оронд Дитрих ийм их зэрэг авчирсан бол та баярлах байсан энтергээд өндөр түвшний Каслайт явнаа. Тэгээд Вилл үзий ядалтыг тань ядаж хуваалцмаар байна хэмээн түүний өмнө сөгдөв. Рейн болохоор өшөөгөө авах бол би өөрөө аавна гэсэн чинь Вилл бүр амар заа. Угаасаа намайг хэрэгсэл болгоод ашиглаад эхэлчихсэн юм чинь дуустал нь ашигла гэж нас. Дайнд явуусныг хэлж байгаа. Тэгээд таны алхах замыг би тавьж өгнө гэсээр инхүү манай нутаг рүүдээ эзэнт хүрэнтэй дайн зарлалаа. Үүнийг сонссон хүмүүс анхандаа бүгд шоолын нээлтцгээв. Галзуу X титэмт гүнж 20 хүрээгүй цэрэг хоёр юугаа хийж чадах вэ гэж бодоод тэр. Тэгэд Рүдэний хажуугийн жижиг газар бууж өгөөд тэдэнтэй нэгтгэхэд бас л шоолсоор. За тэгсэн араас нь түүний цаадах цэцэглэн хөгжиж яваа газар Рүдэний талд ороход шоолохон үлдсэнгүй. Жижиг сажиг газрууд газар нутгаа булаад салтахыг бол эзэн ааны гэр бүл тоодоггүй байж л дээ. Тэгэд ч манай хэд дэндүү хурд өргөжин томроод хан хариу үлдэлж үзүүлж амжсангүй. Тэр өглөн дуусахад 6 нутаг манай талд нэгджээ. Зэргүүдийнх нь тооч нэмэгдэж, зэргүүд улам хүчтэй дайрсаар. Генералыг үүнд холбоотой гэх яриаш тархаад амжив. Галзууныхоо гэгдэж байсан Вилл удалгүй Рүдэний аян хэмээн хангинах болжээ. За тэгээд эзэн ааны их хурал болж байхад ханхүү шал утгагүй шийдэл хэлж аавынхаа уурыг хүргээд өстө тийрүүлж өгч байна.
Аав нь бүр ханхуг яайда байзлагч гисэн. Тэнэг хүн таних чадваргүй, энэ хүнд баг үхчих гсэн бол амарч гэж бодно. За гэхдээ нэг зөвлөх нь овоо ухаалаг юм хэлдэг нь Вил жинхэнэ дайчин цол хүртээгүй байж дайнд явчихсан да. Тэр нь хууль бус зүйл учраас Вилийг нийслэл дуудаад шийтгэл оноох шийдвэрт хүрцгээв. Хаан Рейний цол хэрэгэн болон аавынхын цогцыг өгнө. Оронд нь тэдний нийслэлд ирэхийг тушаачээ. Энэ удаад бол хоол зам туулаад байхгүй болор үүд гэдэг юмар явах юм байна. Нэг газраас шууд нөгөө рүү шилжиж болдог телепорт хаалгал гэсэн үг. Энэ тиймээс сүүлчийн шийдтэн байсан анхны хатан хаан Амарелис энэ үдийг нь бүтээж тэгээд яг энэ удмынх нь хүмүүс л хаан ширээнд залардаг нь ч учиртай юм байна. Хэрвээ хааны удмын биш хүн болор үүдээр гарыг гэвэл нэг болор атгаад гарах ёстой. Тэр нь нөгөө талд нь гараад бутраад алга болчихдог. Харин хааны удмын хүн шууд асуудалгүй орж гарч чаддаг. За тэгээд нийслэлээс ирсэн нэг гар ирчгээд болор үүдээр ямар ч зэвсэг оруулахгүй энэ төргээд сенсацлж байхад нь Рейнхард ч энэ удаад даваа эрэхтэй юм хойно. За тэгвэл мороор л уй даа энэ төр гэж байгаа дараалав. Газар нутгийн дэндүү томорчсон учраас зохицуулах ажил дэндүү их. Тийм ч учраас Сарад энэ бүхнийг даатгаад явж удаа Рейн жаахан гимшээстэй. Сара харин одоо бид таныг дэмжихээлж та зорьсон хэрэгээ биелүүлээд сэтгэл тэнгэр эргээд ирээрээ гэв. За тэгээд Рейн Вильгельмийг дуудаад явхаасаа өмнө нэгэн зүйл хэлмээр байна гэвэ. Рейн чавс Вил миний өмнөөс өшөөг маань авч байгаа. Харин оронд нь юу нэхэх бол гэж бодоостэй. Бас Вилээс жаахан айжж ирэхсээр. За тэгээд Рейн үннийг хэлэхээр шийджээ. Вил өөрийг нь хааны бутаж хүү гэдгийг хэлж өрхөв. Вил юу ч хэлэлгүй зогссоор. Тэгээд Рейн Вилд итгэж байгаагаа, юу ч бас өөр дээр нэргээд ирэхийг мэдэж байгаагаа хэлв. За тэгсэн чинь Вил бас Рейнд хэлэх юмтай юм гинэ. Тэгснээ хааны хүү гэдгээ мэдэж байсан гэж авбал яах вэ? Одоохондоо яаж мэдснийг хэлж чадахгүй ч мэдэж байсан л гэж авна. Ийхүү тэд явах болж дараа ярилцгаар болов. Фернах яагаад зэргүүтээ манай хэдэд зээлсэн бэ гэхээр Вил хааны хүү гэдгийг хэлээд тэгээд тохиролцсон байгаа. Угаасаа Вил би хааны бутаж хүүхэд гээд гараад ирвэл хаан баярлан гарцаагүй. Ганц байгаа хүн тэнэг Мишель юм чинь. Ийхүү тэд болор үүдээр орцохоор ирцгэлээ. Тэгсэн харин Вил ямар шагнал авах бодчихсон гэснээ шагналд нь Рейнийг авмаар байна гэхэн тэр. Ер нь бол хідүүлээл Вил Рейн сэтгэлтэйг мэдчихсэн болохоос Рейн бол Вилийг өөрт нь тийм сэтгэлээр сайн гэж мэдээгүй штэ. Чавс үхтлээ цочиртна. Тэгээд Вил араас нь бүр би чам тайртай зөвхөн чам тайртай хэмээхэн тэрээ. Энэ үеэр хааны ордонд хөгийн ханхүүч ихнэрээ урдаа өвдөглүүлчихсэн хөглийнхөө сорвийг арчуулж байна. Одоо Тульсиняг өнгөрсний талаар сонсцгоё. Тэрээр 12 наснда жижиг хаан тулсаас барьцааны хүн болон иржээ. Хаан тулс нь үнэхээр хэцүү байвал энийг идэрээ гээд сүүлчийн бэлэг болгон зажилдаг хор өгч. 10 жилийн турш бусдад дорд үзэгдэн хамгийн зовлонтол амьдралаар амьдарсан хөрхий Тульсиня угаасаа ханхүүчийн сэтгэлээсээ хайртай биш. Рейнхард өнөөдөр ирэхийг нөхрөөсөө сонсох Тульсиня энэ бүхэн өөрөөс нь болсон хэмээн гэмшинэ. Ханхүү бүр Рейнхартыг харааж өгч ийна. Үхчихлгүй явж очсноо одоо бүр том газрын эзэн болсон. Тэр мөн өнчүү хүүхдтэйгээ завхаарч явдаг энэ төргээд. Яаж ч байсан би өөрөө түүнийг алнаа л гэж авч байна. Ханхүү Тульсинад гоёмсог зүйлд бэлдүүлжээ. Рейнхартын байсан байр сууринд одоо ч ихчнээ тодор гэлтганаж байгаагаа үзүүл гинэ. Тульсинач Чаус тэгээ за ихэм дээцээ гэд хөөрхийн нэмсгэлгээс өр ичдэггүй. Ийхүү Рейн Вил хоёрын ирэх цаг болж ханхүү гүнж хаан гэд бүгд иржээ. Хаа нь бол Тульсинаас мангар дургу муухай араал. За ийхүү тэд орж ирлээ. Тульсины ханхүүгийн дэргэд зогсохдоо бүхнийг нь булаасан би Рейнхартын өмнө зогсно гэхээр эвгүй хэмээн бодно. Ядчаат нь Тульсиныг залуу байхад Рейн айгүй сайхан анддаг байсан бэжээ. За ингээд хамаг сенсацны эзэн болсон хоёр маань орж ирэхдээ оршуулганы аятай хав хар хувцастай орж ирэв. Ханхүү Чавс Рейнийг гангалаад ирэнгүүт нь миний гүнж илүү хөөрхөн байгаад Рейнийг эвгүй байдалд оруулна гэж бодсон юм. Тульсины айсандаа биений эвгүрхэж Мишель бол битгий айлж хүч байгаа дэ гэж үгэлсээр. Рейн Вил хоёр маань хааныг ч нэг их ойшоосон шинжгүй мэдчилсэн царайлчгаад л гүнгээ хатан цолоо эргүүлж авахар ирсэн гэсэн шиг харц дээгүр. Хаан бол дотроо чамд цолыг чинь эргүүл өгөх бодол алгал гэж бодчихсан авч байна. Энд нь ална гэж утсан бохгүй юу? За Вилийг танилцуулсан чинь хаан ихэд сонирхон насыг нь асуугаад 20 настай гэдгийг нь дуулаад өөрийнх нь хүү байж магадгүй гэсэн сэжиг авчихв. Тэгснэ манай Рейнийг гинэт бүр гүнгээ хатан гэж дуудаад цагийн дараа цэцэрлэг цай ухыг санал болгоно. Ханхүү уурандаа багтарч харин Тульсиня Вилийг харан зүрхэн тун цохилсоор үлдлээ. Сэвтэ. Рейн бол ханхүүг доглон болсныг хараад ихэд баясан багтааваа хангасаар танхимаас гарав. Тэгсэн өнөөх Фернахын туслах Вилийг хааны удмын хүн болохыг батлахын тулд алга болоогүй болрыг нь үзүүлгээд хүрээд ирж. Гэтэ мэдээж үүнийг хаанд ихэлж үзүүлж Вилийг хааны хүү болохыг батлах ёстой штэ. Тиймээс Рейнж тийж аваад өгнө гэсээр яваад өглөө. Энэ үед Вил газрын эзэд амарч болох өрөө байгаа байх гэд Рейнийг дагуулсан яв. Рейнж түүнийг ордны талаар яаж мэддгийг гайхаад л хоцорно. Вил тэгээд Рейнийг ганцаараа цай ухаар явуулахыг хамтдаа явцгаая хэмээж Рейн эргүүлээд түүнээс хааны хүү болмоор байгаа эсхийг нь асуув.
За ирэх юм болоо Вил ч угаасаа та өөрөө л мэдгээд тухан дээр үнсээд үг гэж авнаа. Ийхүү тэд хаантай уулзгаар цэцэрлэгт очицгоолоо. Рейн ширээн цуухад хаан Вилийг ч бас ширээн цуухыг өрөв. Рейн энэ үед нь Вилд иймэрхүү дий жаяг заагаагүй шүү дээ хэмээн сандрахад Вил эвлэгхэн гэгч нь ийм хүндтэй хүмүүстэй нэг ширээн цууж үл болно. Би зогсож бай гэлээ. Хэрвээ ёс алдан ширээн цуужсан бол Изааны өмнө бүдүүлэг зан гаргасан болох байсан. За хаантан тэгээд амлсан бүхний өгнөө. Харин дайчныхаа төрсний гэрчлэгээ үзүүлгэв. Рейн хуурамч гэрчлэгээтэй цуг хамгийн чухал зүйл болох болрыг эвтэйхэн хаанд өглөө. Ийхүү тэд хааны итгэлийг олцгов. Вил эзэн хаан намайг дайчин хэмээн зарлах юм бол өмсөх хувцас хэрэгтэй гэхэд Рейн бүр гайхаж өрхөнө. Ийм зүйлсийг яаж мэдээд байна? За тэгээд Вилтэй хойлохнаа ярилцахыг туслахаа гаргатал Вил шүн дунд надтай хойлохнаа үлдвэл хүмүүс шивэр авир хийн гэхтэн. Рейн хүмүүс угаасаа намайг муулж байт юм уу? Бас угаасаа хойлонг нь учиртай гэж бодож байгаа гэж авсан. Тэгснээр Рейн Вилийг ир хүн биш хүүгийн нүдээр хардаг гэж авсан. Тэгээд тэд хойлохнаа үлдэхэд Вил Рейнийг дарж хөвтөөд бид 8хан насны зөрүүтэй битгий нам хүүхэд шиг гэдвэ гэчгээд Рейнд юм асуух боломж ч олголгүй гараад явчихв. Рейн бол амьдралд нь надаас өөр эмэгтэй байгаагүй болохоор Вил андуураад байна гэж бодоостой. За өнөөх Вил ч гадаа сууж байхдаа Түлсийн ятад хараатглаа. Түлсинийг туслах нь гүнж авч байхад хүндэтгэл үзүүлэхийг шаардаж Вил ч өвдөглөн мэдчихлээ. Туслах нь уурсан Вилийг хөөхөд Түлсиний байдлыг намжаалаа. Тэгснээ ийм хүйтэн харцтай нэгэн урдмын сүгдэж байгаад итгэхгүй ингээд токсик кинонд онцчихсан охин шиг юм ботноо чаавс. Тэгээд Түлсиний өнөөдөртөө би явъя да. Гэхдээ үүгээр алхах их дуртай учраас цаашдаа битгий ирээрээ гэж илтгэр хэлээд яваад өгнө. Хамаг би энэ улаагастай. Тэгснээ бас явахдаа нусны алчуураа унгатахнаа. Өөрийгөө үнсгэлж л гэж боддог охтоо. 2 өдөр өнгөрч Вилийг дайчин хэмээн зарлах цэнгүүний өдөр болжээ. Рейн ягаас чин Фернахын туслах залууг дуудуулаад нэг хүн хайх ажилд алгав. Өмнөх амьдралд нь Рейний газрыг зохицуулж байсан санхүүч ирэмгэнэ. Рейн угаасаа өөрөө газар нутгаа болгочихж чадах хүн гэдгийг Фернахын авд батлах гээд туслахаар нь энэ ажлаа хийлгэж байгаа юм байна. Өрөөндөө ганцаар үлдсэн Рейн ийм хэцүү үед тэр дэрээдмийн түшиж тулж байсан ч болоосэй гэж бодоод Дитрик хэмээн амандаа хэлэхдээ мэдээж Вил хаалганыхан цаанд сонсож байлгүй яах вэ? За тэгээд үргэлжлүүлж уншмаар байвал эсвэл өөр олон сонирхолтой манхва уншихыг хүсвэл www.dosmanga.com-ээр зочлохоо мартаоцай. Харин бичлэгийн ойр ойрхон хийгээсэй гэж бодож байвал дэмжиж лайк, subscription хийхээ мартаоцай. Лайк, sub бүр надад маш их урам зориг өгдөг шүү. Цаашдаа хичээнгүйлэн хийх учраас stay tuned. Bye bye.